хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар манай улсад 5-аас 17 насны хүүхдийн 15.9% нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн судалгаа гарчээ. Иймээс хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн эсрэг улаан карт өргөж эсэргүүцхийг уриаллаа. Хаана хүүхдийн хөдөлмөр байна? Тэр үндlүүд бид нар энэ улаан картыг өргөж явах хэрэгтэй юм аа. Тэгээд дэлхийн хөлбөмбөгийн энэ том тэмцээн эхэлж байгаа энэ өдөр бид нар өхөн хөлбөмбөгийн дүрмийн хамгийн хатуу сануулга болж байдаг, хамгийн хатуу шийтгэл болж байдаг энэ улаан картыг өргөдгийг бид өхөн сайн мэдэж байгаа. Тийм учраас хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх нь бол энэ улаан карт авсан тамирчин ямар хүнд байдалд ордог, улаан карт авсан баг ямар хүнд байдалд ордгийг та бүхэн сайн мэднэ. Ийм учраас хүүхдийн хөдөлмөр эрхэлж байгаа үйл ажиллагаа болгонд улаан карт өргөж байгаасаа энэ улаан картанд манай хэвлэл мэдээлэлнээс эхлээд бүх аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд, төрийн бүх байгууллагууд, төрийн бус байгууллагууд хамтран нэгдэхийг уриалж байна. Хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга сүүлийн жилүүд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт буурсан гэж мэдээлсэн юм а. Харин төрийн бус байгууллагын төлөөллүүд үнийг үгүйсгэж харин ч хүүхдийн хөдөлмөр 1.8% өссөн гэж байлаа. Сүүлийн жилүүдэд бол буурч байгаа. Гэсэн хэдий ч гэсэндээ хүүхдийн хөдөлмөр эрхлэх явдал байсаар байгаа учраас ямар төрлийн хөдөлмөр эрхэлж байгаа гэдэг дээр танд судалгаа хийх ажлыг бид бас энэ 2014 онд хийхээр зорж байгаа. За тэгэхээр би бас жоохон тоо баримт хэлье гэж бодож байна. Монгол улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 4 жилд нэг удаа үндэсний статистикийн газраас судалгаа явуулаад одоо энэ жил өнгөрсөн жилд бол хамгийн сүүлийн судалгаа буюу 2013 онд энэ хүүхдийн Монгол дахь хүүхдийн хөдөлмөрийн эрхлэлтийн байдал гэдгийг судалгаа гарсан. Энэ судалгаагаар бид нар харамсалтай нь өнгөрсөн 4 жилийнхээс хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо өссөн ийм үзүүлэлттэй байгаа. 98,000 гаруй хүүхдүүл хөдөлмөр эрхэлж эдийн засгийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар татагдсан орж ийнэ гэсэн тоо гарсан. Энэ нь өмнөх 4 жилийнхаас 1.8 пунктээр өссөн ийм одоо харамсалтай тоо баримт байгаа. Өнгөрсөн жилүүдэд хүүхдүүд тэрэгдүр жундаа зарж гутал тосолдог байсан бол жил ирэх тусам хүүхдийг төвчшгүй нөхцөлд ажиллуулж өөрөөр хэлбэл биеийг нь үнэлж худалдаалах тохиолдлууд ихсэж байгааг мэргэжлийнхэн анхааруулж байна. Бэлгийн мужидгийн зорилгоор ашиглах, ялангуяа бие үнэлэх үйл ажиллагаанд татан оролцохоор сэргийлэх, хүний наймаа, хүний одоо худалдаалах, эдэрхтний ямар нэгэн байдлаар өртүүлэх, барьцаалах тийм ээ, дэнчин мэнчин тавих энэ бүх асуудлаа сэргийлсэн бодлогыг шийдвэртэй авахгүй бол хүнд нөхцөлийг бол бид тэр талдаа илүү харж байна. Хүүхдүүд чухам ямар хөдөлмөр эрхэлж хэдэн төгрөгийн орлого олдог талаар мэдээлэл бэлтгэхэд наран тулцахыг зорьсон юм а. Энэ захад хэдэн жилийн өмнө гуйлга гуйж тэрэг дүрдэг хүүхдүүд цөөнгөө байсан бол захын худалдаалагчд болон үйлчлүүлэгчдийн хэлж байгаагаар хүүхдүүд тэрэг төрхөө болоод багагүй хугацаа өнгөрч байгаа юм байна. Харин ээж авдаа туслан 8 хийж байгаа хүүхдүүд нэрсээр харагдаж байлаа. 6,000 хийцтэй. Өдөртөө 6,000 төгрөгийн ундаа зард юм уу? Тий. За, яагаад миний дөө өөр ундаа зард? Хэдгээр анги хэдэн настай? 2. За, зуныхаа амралтаар зарж байгаа юм уу? Тий. Ээж аав нь зар гэсэн үү? Ингээ манай ээж минь явцсан. Юмд явцсан? Тий. Ингээ өдөржингөө зогсохоор халууцж гин үү? Үгүй. Зүгээр ээ нөө. Зүгээр. За. Өчтөр гараагүй. За. Мөн хүнсний 4-р дэлгүүр 32-ын тойрог 5 шарын уулзрын замуудад машины үнэртүүлэгч вакуум сэргийг худалдаалдаг хүүхдүүд цөөнгүй байдаг юм байна.